Сайн байцгаана өрхөн үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлж байна. Дибслэзийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төмөвсийн мэдээллийн хөтөлбөрийн уламжлал ёсоор 19 цагийн мэдээллийн хөтөлбөр үзүүлэхэд бэлэн болжээ. Үзэгчдээ өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд анхаарлаа хандуулаарай. Дархан хотны өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд суурилсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Дархан аймгийн агарын чанарт хяналт хийхэд агаар дахь ширхэглэлт тоосон 6-9 сард хамгийн бага байсан бол 11-р сараас огцом өссөн үзүүлэлттэй байгааг энэ үеэр онцолжээ. PM10 болохоор өвөл олонгод огцом өсөж байгаа бөгөөд PM2.5 ч гэсэн хэд дахин Дархан аймгийн хэмжээнд өнөөдөр эко дархан одоо бас хэлэлцүүлэг явагдлаа. За энэ хэлэлцүүлэгт бол Дархан аймгийн уур амьсгалын өөрчлөлт цаашдын одоо хандлага за сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. За Бүгдээрийн Солонгос улсын Кинтек компаниас одоо мэрэгчлэлтэн за манай Дарханд одоо тавигдсан агарын чанарын автомат станцын талаар одоо танилцуулга мэдээлэл одоо хийлээ. За мөн Тэнүүн Сэтгэмж компани зүгээс бол байгаль орчны менежментийн тогтолцооны талаар бол бас ингээ илтгэл мэдээлэл тавилаа. За өнөөдөр агарын бохирдол бол бас ганцхан Дархан биш, ер нь Монгол улсын томоохон аймагуд дээр мөн одоо бас асуудал болсон байгаа. Энэ цаг үе дээр бол бас энэ Солонгосын компани одоо зүгээс агарын бохирдлын автомат станцыг цааш нь өшөө өргөжүүлж олон одоо бас цэг сүлжээ нэмэх юм одоо бас боломжийг бүрдүүлж байгаа гэж миний хувьд харж байна. Цаашдаа бол агарын чанарын автомат станцууд одоо цэг сүлжээг олон болгосноор за хаана агаар яг бохирдож байна, хаана цэвэр байна гэдэг одоо мэдээллийг ард иргэдэд бол 24 цагийн турш тасралтгүй өгөхөөс гадна за нийгмийн эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндийг бол одоо бас хамгаалах зүрх судасны өвчлөл маш их болж байна. За үүн дээрээ бол бас уушигны хор тавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Энэ одоо бас дүр зураг юу илэрхийлж байгаа. Тэгэхээр мэдээж агарын бохирдол. За үүнээс бол одоо бас сэргийлэхийн тулд бид нар хэмжилтийн маш олон одоо мэдээлэлтэй байж тэр мэдээлэл дээрээ үндэслэж хаана ямар бодлогоор агарын бохирдлыг бууруулах вэ гэдгийг манай бодлого одоо боловсруулж бодлого гаргагч нар бол бас төлөвлөөд ингээд зөв төлөвлөлт хийх юм бол одоо агарын бохирдлыг бол бууруулж чаднаа гэж одоо бидний хувьд үзэж байна. Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Ногоон Дархан 2032 гэж дэд хөтөлбөр хэрэгждэг. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Утаагүй Дархан хөтөлбөр батлагдаж одоо ингэж хэрэгждэг. За Дархан аймгийн засаг даргаас бол Ногоон Дархан 2032 ажлын хэсгийг байгуулж за ингээд 19 хүний бүрэлдэхүүнтэй одоо ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Дархан аймаг маань 20 сая мод тарих ийм үүрэг хүлээсэн байдаг. За энэ хүрээндээ ажлуудыг зохион байгуулж ажилладаг энэ Ногоон Дархан ажлын хэсэг. За мөн одоо Утаагүй Дархан буюу агарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг байгуулж ингэж зохион байгуулалтад ажиллаж байгаа. За энэ хүрээнд Солонгосын Кинтек байгууллагын төлөөлөл за мөн одоо төрийн бас байгууллагын төлөөлөл аймгийн засаг даргын тамгын газартай хамтраад өнөөдрийн энэхүү сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. За энэ дээр бол байгаль орчин нөлөөлөх байдлын агарын бохирдол бууруулах чиглэлийн томоохон ажлуудыг мэрэгжлийн байгууллагууд ялангуяа одоо Дархан аймагт яг энэ ажлыг хариуцж байгаа мэрэгжлийн хүмүүс төрийн бас байгууллагуудыг цуглуулж тодорхой сургалт хэлэлцүүлэг цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулалтыг хийж ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд ч дэлхийн хэмжээнд ч Дархан аймгийн хэмжээнд ч ер нь агарын бохирдол, хөрсний бохирдол гэж ярихлаараа ихэнхдээ манайхан юу гэж ярьдаг вэхээр нөө цахилгаан станцд нүрстүүлж гин, айл өрхөөдөөс гарч гин, автомашинаас гарч гин гэж яриад байдаг. Гэтэл эцсийн дүндээ бид нэр бусад нэг үлдээсэн салбар маань юу вэ гэхээр хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас бид нар байгалийн сөрөг нөлөөллийг асар их байгааг олж харддаг. Тэрийг ерөөсөө тооцоолож үзүүлээгүй байна. Тэгэхээр тэр талаас нь би арилуулах илүү хүмүүст мэдээлэл өгөхийг зорилоо. Тэгэхээр бид нэр байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг яаж бууруулах вэ мэдээж. Гарч байгаа сөрөг нөлөөллийг яаж бууруулах вэ? Бидэнд маш том боломж байгаа. Тэгэхээр бид нар мал аж ахуй болон газар тариалангаа түшиглэн тэндээс гарч байгаа түүхийд гарч байгаа хог хаяглыг бид нар дахин ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах юм бол бид нар маш том боломж байна. Сэргэд эрчим хүчний маш том боломж. Энгийнээр бид нар тооцоол болоод үзэхэд улам Дархан аймгийн нийт иргэд болон Дархан аймгийн мал аж ахуйгаас гаргаж авж байгаа хог хаяглыг бид эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах юм бол Дархан аймгийг тэр чигтэн эрчим хүчээр бүрэн хангах нөөц болцоо байна гэж харж байгаа. Тэгэхээр эцсийн зорилго маань юу вэ гэхээр бид нар Дархан хотыг ногоон болгох, эрүүл аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлэх, энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид нар нэн тэргуунд мэдээж эрчим хүчний салбараа өөрчлөх хэрэгтэй юм. Яндан цөөлнө гэдэг бол мэдээж номер 1 асуудал. Гэхдээ яндан яаж цөөлөх юм?
Яндангаас утаа гарч байгаа. Гэхдээ яндангийн утаа гарч байгаа утааг бид нар ямар аргаар цөөлөх юм. Тэгэхээр эрчим хүчтэй нүүрс түлээд байна гэдэг маань өөрөө утаа гараад байна гэсэн үг. Гэтэл утаа гарч байгаа чинь өөрөө байгаль орчин сөрөг нөлөөл хүний эрүүл мэндэд маш том хохирол учруулад байдаг тийм харагдаж байгаа. Бидний нүдэнд харагдаад байгаа. Харин хөдөө аж ахуй буюу мал аж ахуйс гарч байгаа агаарын бохирдол маань хүний нүдэнд үзэгдв. Хязгаарч харагдав. Тэр гарч байгаа агаарын бохирдол маань агаар мандалд 25-аас 100 жил хадгалагдж идэг. Тэгэхээр тэр хүн тогтмол үйл зунгууд жилийн 4 үйлрэл амьсгалж байгаа. Харин яндангаас гарч байгаа утааг бол бид нэр зөвхөн өвлийн үйлрэлт буюу намрын сүүл сараас хаврын ихэнх сар хүртэл амьсгалж байгаа. Тэгэхээр энэ хоёрын том ялгааг бид нар гаргаж энэ дээр хариу арга хэмжээ авахгүй бол оройтох гээд байна л гэсэн үг. Хөтөлбөр үргэлжилж байна. Боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд Дархны оюуны ерөнхий сургуулийн А байрны бүх ширээ саналыг 100% шинжилээд байна. 12 дугаар сарын 15-ны өдөр аймгийн засаг даргатай бас энэ оюуны ерөнхий сургуулийн А байран дээр ажилласан. За засаг дарга бол өнгөрсөн хавар ажилласан ажлынхаа бас үр дүн гүйцэтгэлийг бас газар дээр нь үзэж танилцж гүйцэтгэлүүдээ хийсэн. Хавар ажилласнаас хойш бол оюуны ерөнхий сургуулийн А байран дээр одоо хоёр заалны маань иж бүрэн засварууд, ариун цэврийн өрөөний засварууд гэдэг олон бас хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байгаамаа. За энэ үеэр бас энэ 9-р тойргоос сонгогдсон төлөөлөгчийн хувьд сургуулийн бас энэ сан төсөлтийг уламжилж дутуу байгаа бас энэ сан ширээг энэ боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд шийдэж өгөөч гэдэг энэ хүсэл тавиад за өнөөдөр бол энэ сан ширээнүүд маань иж бүрэн шийдэгдэж за оюуны ирээдүйн сургуулийн байна А байранд одоо 100% одоо санд ширээ маань шинжлэгдэж хүүхэд багчууд маань бас энэ орчин үеийн стандартад нийцсэн ийм санд ширээнд одоо сууж одоо эрдэм номынхаа одоо үйл хэргийг үргэлжлүүлэх ийм боломжтой болж байгаа их баяртай байна. Тэгээд боловсрол 2032 хөтөлбөр өөрөө яг энэ сургуулийн орчныг сайжруулах, хүүхдүүдийн ая тухтай энэ сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхийн чиглэлд одоо бас биелээ болоод явж байгаа. Оюуны ерөнхий сургуулийн сургалтын менежер Баатар Хувиг байна. За боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд манай сургууль дээр өнгөрсөн жилээс одоо нэлээдгүй бас хөрөнгө оруулалт бас хийгдсэн байна. Одоо үүний нэг нь бол сурагчдын ширээ сандлын асуудал шийдэгдэж байгаа бас маш их баяртай байгаа. За өнгөрсөн хичээлийн жил буюу 24 онд нийтдээ Б байран дээр 227 багц ширээ сандал бол хүрэлцэн ирсэн. За 25 онд 46 анги П баяр суурьшигчтай 46 анги маань Дархуул аймгийн засаг дарга газар руу одоо захидал илгээж мөн одоо ангийнхаа ширээ сандлыг шинжилж авсан байна. За мөн одоо саяхан одоо А байран дээрээ одоо 333 одоо ширээ 666 одоо сандлыг одоо хүлээж аваад байна. За манай сургуулийн хувьд бол сургалтын орчин за мэдээж бол олон жил болсон ширээ сандал бол мэдээж бол хуучирсан орчин нөхцөлөө сайжруулах шаардлагатай. За үүнийг бол одоо засаг дарга маань одоо бас шийдэж өгж байгаа бол багш сурагчид эцэгчүүд манайх таатайгаар хүлээж авч байна. Сургалтын орчин бас таатай одоо суралцах орчинд одоо суралцах боломж одоо бий болж байна. Тэр нь манай сургууль бол өнөөдрийн байдлаар хичээлийн 2 байранд 5700 гаруй суралцагч суралцж байна. Үүнээс А байранд 2300 суралцагч маань гаруй суралцагч одоо суралцж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ спортын мэдээлэлээр үргэлжилнэ. Тодорхойлбол 2200 оны судалдаа Дархан United Arena-д 2025 оны 12 дугаар сарын 18 буюу өнөөдрөөс волейболын үндэсний дээдлийг аялан тоглолтууд эхэлсэн. Эдгээр аялан тоглолтууд 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд үргэлжлэх юм а. Бид өнөөдөр зарим онцлогоо тоглогчдоо сэтгэлийг нь тодрууллаа. Дархнаас угшаалтай, залуу тамирчин, волейболын үндэсний дээдлийг хашхан өвөр хангаа багийн тоглогч их хүслэн дараах ярилцлагыг бидэнд өгч байна. Тэвэцэн ашгүй өвөр хангаа багийн голын нам хаагч их хүслэн байна. Тэгээд өөрийнхөө нутагтаа ирж тоглох сэтгэл аяга өндөр байна. Тэгээ амар догдолж чинь. Тэгээд өмнөх 2 тоглолтондоо ажилттай багтаа 2 хожигдсан болохоор бид нар маш чухал тоглолт болж байгаа. Тэгээ өөр амьсгал ч гэсэн аяга гоё юм. Ерөөсөө өмнө нь ирж үзээгүй байсан. Тэгээд ер нь дотор өөр амьсгал ер нь аяга гоё. Тэгээд тогтчлуулсан ч гэсэн тоглоод аяга өвтэйхэн байна. Би оюуны ирээдүйд цоцлол сургуулийг төгссөн. Миний олиолыг анх заасан багш бол Алтан гэрэл багш маань байгаа. Тэгээд анх анхнаасаа л 6 дугаар ангиас хойш Алтан гэрэл багшаасаа л өдөрөлсөн да. Үндэсний дээдлэг маань аялын тоглолтоор Дархан хотод ирсэн байгаа. Тэгээд гэр бүлээрээ үзэхэд аягүй тохиромжтой, гоё өөр амьсгалтай. Манай баг хагас өдөр 5:30-аас тоглоно. Тэгээд ашгүй өөр хангаа багаа иш дэмжээд лига бүгдээрээ үзээрэй.
Дараагийн мэдээ. Боловлын үндэсний дээдлигийн Мегастарс багийн ахлагч даваа жаргалаас дараах мэдээллийг тодрууллаа. Дархан United Arena Улаанбаатар хотцдог аренануудаас дутах зүйл огт алга. Тамирчид бид аялан тоглолтоор орон нутгуудад тоглох маш таатай байдаг. Дарханчууд та бүхэн Дархан United Arena дэрж хайртай баг тамирчдад дэмжээрэй хэмээн тэр ярьж байна. За сайн байцгаана. Даваа жаргал гэдэг Мегастарс клубын багийн ахлагч. За одоо энэ жил манай дээдлигийн 30 жилийн болж байгаа. Тэгээд 30 жилийнхээ овоор аялан тоглолт гэж ярьдаг. Аялан тоглолтоор бид нар Дархан уулаанд дээрээ Дархан United гээд арена тийцээ одоо яг энэ тоглолтоор маах тоглолтоо их гээд байж байна. Тэгээд сэтгэл бол маш гоё өндөр байна. Миний хувьд бол анхудаа Дархан United аренад орж ирж байна. Одоо ингээд та бүхэн харж байгаа одоо Улаанбаатар хотод яг Асан арена дээр степ арена дээр ямар хуу зохион байгуулалтаа явуулдгүү бүх одоо тогтчлтууд яг хийгдсэн байгаа. 4 өдрийн турш Дархан хотод зохион байгуулагдана. Тэгэхээр та бүхэн дэмждэг бага хурж ирж бас яг энэ гоё халуун талаа тоглолтыг ойроос нь үзнүү хэмээн та бүхнийг уриалж байна. Тэгээд бас 21 өдөр манай Мегастарс клубын фэн өдрлөг бас зохион байгуулагдсан шүү. Тэгэхээр бүх волейболын спортыг сонирхдаг бүх хүмүүсээ нэрж үзээрэй гэж хэлж байна. Дараагийн мэдээ бизнес мэдээлэл байх болно. Тодорхойлбол ихтгэл Pawn Shop 12 дугаар сарын 19-ний өдөр Pay On-той өдрөлгийг зохион байгуулах гэж байна. Бүх төрлийн гаруудаас тавилаа дагалдах хэрэгслийн өргөн сонголтууд болон зээл лизингээр худалдан авах хамгийн олон боломжуудыг худалдан авагчдтай олгодгороо танигдсан ихтгэл Pawn Shop-аас энэ удаа танд онцгой мэдээллүүдийг хүргэж байна. Тодорхойлбол 2025 оны 12 дугаар сарын 19-ний баасан гарагт Pay On-той өдрөлгийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр онцгой үн урамшуулал, гарын бэлэг, гар утас ажих сулааны эрхийг олгох юм. Мөн 12 дугаар сарын 19-нөөс 2026 оны 2 дугаар сарын 15-ны Pay On app-ыг ашиглан онцгой хямдралтай үнээр гар утас худалдан авсан хүмүүстээ гар утас хожих суулаанд оролцох эрх авах боломжийг олгож байна. Түүнчлэн 12 дугаар сарын 12-наас эхэлсэн буюу 1-р сарын 5-ны хүртэл үргэлжлэх гар утас худалдан авсан бүх хүмүүстээ өдөгч таны харж байгаачлан хүрд эргүүлээд бэлгийн боксаа хурамшууллыг зориулж байна. За манай Таванбогд Финанс банк санхүүгийн байгууллага нь за манай Дархан аймгийн ихтгэл Pawn Shop-т хамтарч одоо үйл ажиллагаа явуулдаг байгаа. За тэгээ эрхэм мөндөд дарханчууд, сэлэнгчүүд та бүхэндээ зориулаад 2025 оны 12 сарын 19-ноос 2026 оны 2 сарын 15-ны хүртэл энэ хугацаанд одоо цагаан сар шинэ жилийг тохиолдуулаад эрхэм мөндөд харилцагч өөрчлөлт та бүхэндээ зориулж ингээд 2 сарын хугацаанд аяныг бол ингээд зохион байгуулж явж байна. За энэхүү аяны хүрээнд бол суглаатай аян явагдана. Дээрээс нь хөнгөлөлт урамшуулал за мөн манай Таванбогд финансын зүгээс хөөрхөн бас гарын бэлэгтэй бас байгаа. Манай Pay On аппликейшнаар дамжуулаад та зээлийн эрхээ тогтоогоод ихтгэл Pawn Shop-оос гар утас худалдаа авсан тохиолдолд гарын бэлэг өгнө. Мөн хамтран ажиллаж байгаа ихтгэл Pawn Shop-ын зүгээс ч гэсэн суглаат аяныг бол явуулж байгаа юм шүү. За эрхэм хүндэд дарханчуу, сэлэнгчүү та бүхэн өргөнөөр энэхүү аянд оролцоорой гэж хүсэж байна. Манай ихтгэл Pawn Shop нь маргааш буюу 12 сарын 19-ний өдөр буюу баасан гарагт Таванбогд Финанс банк санхүүгийн байгууллагатай хамтраад манайх гар утасны бэлэгтэй, хүрттэй мөн гар утасны суглааны ацтантай ийм өдөрлөг зохион байгуулж байгаа. Гар утасны суглааны ацтны өдөрлөг нь болохоор 12 сарын 19-ноос 2026 оны 2 сарын 15-ныг дуустал Pay On аппликейшнийг ашиглаад манахаас гар утас лизинсэн хүмүүстээ утасны дугаараар нь суглаа өгөөд гар утасны ацтантай ийм суглаат худалдаа. Маргаашийн өдөрлөг маань болохоор манахаас гарын бэлэгтэй мөн Pay On аппликейшнаас гарын бэлэгтэй, тусгайлан бэлэгтэй ийм Pay On-тай өдөрлөг гэсэн өдөрлөг зохион байгуулж байгаамаа. Манай ихтгэл Pawn Shop нь бол гар утас авж байгаа хүмүүс маань Хаан банк, Төрийн банк, Худалдаа Өршлийн банк болон хүмүүсийн ашигладаг зээлийн аппликейшнууд болон банк усуудтай хамтраад гар утас лизинддэг байгаа. Маргаашийн нэрээ нэг онцлог нөгөө Pay On-тай хамтарч байгаа өдөрлөгт нь болохоор манайх лизингийн үнэ онцгой үнийн саналаар тухайн хүндээ хямдралтай үнээр лизиндэх боломжтой болж байгаа гэсэн үг. Жишээ нь манайх 17 Pro Max-ыг Pay On аппликейшнаар та сонгоод энэ утсаар лизингдээ гэвэл онцгой үнэ нь 5,600. Ер нь бол гэх мэтчлэн бусад утаснууд маш боломжийн үнэтэй онцгой үнээр хямдарч байгаа гэдгийг бас давхар хэлмээр байна.
12 дугаар сарын 19-ны өдрийн өдрлийн үеэр зээлийн эдийн засагч ирж ажиллах учраас та бүхэн худалдан авалтын зээлийн эрхээ тогтоолгох бүрэн боломжтой. Мөн гар утсаа хямдруулан бэлэн төлөлтийн үнээр авахаас гадна ихтгэл пон шопын зүгээс гарын бэлэгтэй, Pay-on-ы зүгээс ч гарын бэлэгтэй юм а. Мөн давхар гар утасны суглааны эрх гээд давхар бэлэг таныг хүлээж байгаа. Мөн ихтгэл пон шоп нь шинэ болон used Samsung, iPhone, Xiaomi брэндийн гар утаснууд, ухаалаг цаг, ухаалаг таблет, табуд болон тэдгээрийн бүх төрлийн дагалдах хэрэгслүүдийг хамгийн өргөн сонголттой худалдаалдаг. Бэлэн төлөлтүүдэд хямдралтай гэдгээр онцлогтой. Лизингээр гар утсаа хямдруулж авахаас гадна шимтгэл болон урьдчилгаагүйгээр хүссэн утсаа та аваарай. Хаан банк, худалдаа хөгжлийн банк, төрийн банк, Pay-on, Son, Pocket, Money, Lendyman, тус OmniPay, OPay гэх мэт аппуудаар авах боломжтой. Гар утсаа шинжилж худалдан авалт хийж байгаа хүмүүсийн бүх аппликейшнуудыг шилжүүлж, хуучин утсан дээрх бүх мэдээллийг нь хуулж өгөх үйлчилгээг нэг дорн цогцоор үзүүлж байна. Цагийн хуваар өдөр бүр 10-аас 20 цагийн хооронд ажиллана. Хямдун өргөн сонголт 5 тухтай орчин, найрсаг хамт олон хамгийн баталгаатай чанартай гар утас, ихтгэл пон шопын хаяг, шин дархан 21-р байрны замын эсрэг талд Tom Thompson хажууд байрлаж байна. Утасны дугаар 94 93 88 88-аас 33 33. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээллүүдээ бид онцлон танилцууллаа. Харин энэ хэсэгт Архуул, Төв, Сэлэнг аймагуудын цаг агаарын урьдчилсан мэдээлэл хүлээн авч үзнэ. Төмсийн мэдээллийн хэлбэрийн ээлжид дугаарын дөрөв өндөрлөө анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Маргааш энэ цагта эрг уулзъя.